Бидний цөөхөн монголчууд телевизийн баг Улаанбаатар хоттой үргэлжлүүлэн ажиллаж байна. Хүний сэтгэлээс гарч сэтгэлд хүрдэг хөг аялахыг зохиож, ард түмэндээ дуу хор бэлгэлдэг эрхмийг Улаанбаатарын бахархал нэвтрүүлгээрээ онцолж байна. Зүрхнийхээ үгийг чамд хэлью. Одоо би завсарлчаад байж байна. Чи фото бүр ингэж мэрэгшээд одоо хобби чинь професси болоод. Та эхний танилцаад тий? Битээр багын найз нар байхгүй. Бид нар чинь нэг орос сургуулийнхан уучин одоо зөвлөлтийн сургуулийнхан тий. Би одоо сууч игээд 21-р зууны монголчууд хэрхэн яаж амьдарч байгаа талаар түүх архив үүсгэж явж байгаа бидний зөвхөн монголчууд төслийн баг энэ удаа Улаанбаатар хоттой ажиллаж байна. Бид нэр 8 аймаг 150-60 цомд очсон байна. Одоогийн байдлаар яалтчгүй манай нэвтрүүлгийн хүндтэй зочин бол одоо та тэгэхээр цаг заваа гаргаад одоо хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Бидний монголчууд төсөл анханасаа миний хувьд маш чухал төсөл гэж би ойлгосон. Яг одоо монголчууд бид нэр өнөөдөр нэн шин түүхээ мэдэхгүй байх залуучууд тэр бүр мэдэхгүй дэч биш ерөнхийдөө нарийн ширийн юм бас сайн мэдэхгүй энэ утгаараа бол нэгдүгээр одоо тийм соён гэгэрүүлэх түүх уламжлалын таниулах энэ талаар бол маш чухал ажил хийж байгаа. Та бүхэндээ баяр хүргэе. Би тэгээд энэ оролцох айгүй урамтай байна юм байна. За баярлалаа. Долгион ах гэхээр угаасаа Монголын урлагийн маш томоохон нэг төлөөлөө. Гэхдээ долгион гэдэг хүний хувь ертөнц рүү бид нар илүү их орохыг одоо хичээж байна. Тэгэхээр долгион ахын жи аав нь ямар хүмүүс гэдэг вэ? За миний аав Чадраавлын Балчинжоо гэж ар хангаан одоо өнөө цагаар өдгөө цагаар бол тариат сум гэж үүдэг. Хуучин цагаар бол одоо далаа чанхронгийн хошоо гэж тариатын одоо танк хөлдгийнхэн гэж ярьдаг да. Гэхдээ би их бахархтын танк хөлдөг одоо үг дэжсэрэ. Яг л танкнаас зогтоогүй хөлөө зогсож исэн гэдэг нь маш том зориг байгаа тийм. Ааваараа Монгол ёсоор бол тариатын мөрөнгийн уугуул гэж хэлнэ. За ээж маань бас ээж өвдөж тэр нутгийнх. Тэгээ ээж маань бол яг одоо хотын охин гэж хэлж байна. Тэгээ ийм хоёр одоо хүн нийлээд ингээд ороо дэлхийд биднийг авчирсан ийм төвхтэй. Аав маань бол одоо Монголын эхний үеийн хот руу орж ирсэн тийм давлгаан байсан. Тэрний одоо анхны төлөөлөл болно. Ээж маань бол одоо хот хүрээ соёлтой ийм айлд төрсөн. Аав маань бас л нөгөө тэр үеийн сэхэтнүүдийн нэгэн адил сургууль соёл төгсөөд их сургууль сураад монгол хэл бичгийн анги төгсөөд тэгээд тийм орчуулга одоо голчлон хийдэг орос хэлний ийм хүн байсан. Миний аав бол тийм тенор хоолойтой дуучин болох байсан. Тэгээд 1953 оны Берлиний их наадам гэж болдог байсан. Тэнд хайдуугатай хоёулаа энэ зэрэгцэн тенор хоолойтой тийм дуучин болж оролцож исэн. Тэгээ аав маань тухайн цагийн шаардлагаар ихөө урлаг биш болоод урлаг үйлчлэхэ болоод тийм одоо хуучнаар бол нам олон нийтийн ажилд томилогдож байсан гэж хэлж болно. Сэтгүүлч бас ийдэг, орчуулагч, сургууль хүмүүжүүлэгч ийм олон талын ариас үлэгтэй хүн байсан. Одоо бол би эргээд харахад бол аав ээжээр маань дамжуулж одоо хэдэн өрс сад хүүхдүүд бидэнд өчүүхэн тийм одоо чадвар авьяас билгсэн болоо гэж би ойлгодог. Та ихийн том тий? Хийсэн илүүл юм бэ? Бид нар дөрөөлөө Ангирмаа гэдэг одоо манай хамгийн баг дүү. Ангирмаагийн битэрийн дунд Оргил Инхрема гэдэг ахтай хоёр байдаг. Бас их одоо Ангирмаа битэрээс дутхгүй дуу хоор авьяастай. Энэ хоёр маань нэг тийм урлагийн одоо орчноос жоохон хөндий өөр мэрэгжил салбараар яваад ингээд. Түүнээс бол одоо бид нар гэрүүлээрээ цуглахлаараа бол 4 хоолоогоор дуулдаг юм. Гоё юм аа. Таны хүүхэднээс хаана өнгөрөө та 10 жилийн хаана төгссөн бэ? Би бол энэ Германы элчингийн
одоо зүгээр урт талд нэг урт цагаан байшин байгаа. 60 айл гэдэг. Тэнд би анх ухаан орсон. Ухаан орохдоо би та нарт тийм юу байдгүй үгүй. Надад нэг юм ёлкны тоглоом нүдэнд харагдаад байдیں۔ Тэр байранд миний амьдрал эхэлсэн гэж болно. Тэгээ би босод хүүхдүүдийн нэг адил тэр үеийн хүүхдүүдийн нэг адил цэцэрлэг яслаар яваад 7 настайд маань аав маань тухайн цагийн зөвлөлт холбоот улсад Москвагаас ярьж байна гэж нэвтрүүлэг явдаг байсан. Та нар одоо бараг мэдхгүй л болоо. Ихтэй сонсч байсан. Монгол хэлээр тэг өдөрт 3 өнтер удаа явдаг байсан. Тэрний тийм ерөнхий редактороор томилогдож тэгээ Москвад томилолтоор очиход бид нар аавыгаа дагаад гэрүүлээрээ би тэгээд Москвад 93 дугаар сургууль гэж Москвагийн яг төвд байдаг 10 жилийн сургууль 1-р ангид орж исэн юм түүх байдгийг. Тэгээ би ангита царайн ганцаарх Орос хүүхдтэй ингээд 10 жилд орж исэн. Тийм учраас Орос хэл бол миний тийм унган шахуу болцсон. Би анх хичээл заалгахдаа орсоор заалгаж исэн. Тэгээд тэнд байжгаад дараа нь аав маань томилт нь одоо дуусаад Монголдо ирээд тэгээд би энд тэр үед нөгөө Монголд зөвлөлтийн дунд сургуулиуд гэж байдаг байсан. Тэр зөвлөлтийн дунд сургуулийн 1-р сургууль гэж байсан. Одоо энэ Отхон тэнгэр дээд сургуулийн хуучин байгаа шүү дээ. Тэр байсан тэр сургууль 8 жилийн орос сургууль байсан. Яг замын эсрэг талд нь зөвлөлтийн элчин сайдын яам байсан. Одоо тэнд нь саяхнаас зөвлөлтийн худалдааны төлөөлөгчийн газар гэж байгуулагдсан. Дахиад байгуулагдсан тийм. За тэнд сурж байгаад би дараа нь зөвлөлтийн 3-р сургууль гэдэг циркийн хажууд баригдсан. Циркийн хажууд баригдаад ашиглалтанд арай ороогүй байхад нь бид нар нэг 2 жил тэр зөвлөлтийн шийдлэхуун соёлын төвийн зүүн талын дэнчт дээрх 48 дугаар сургууль гэж одоо байна. Тэрний байранд бид нар 2 жил 9-р 8-9-р ангидаа сураад тэгээ 10 дугаар ангиа би циркийн хажуудлын зөвлөлтийн 3 дугаар дунд сургууль төгссөн. Би тэгээд дараа нь циркт явсан. Миний одоо нагц ах том тийм цэргийн дарга байсан Хурандаа Вандан гэдэг. Манай ээж ах нар дандаа цэргийн дарга нар байсан. Тэр уламжлалаар намайг цэргийн хүн болгох гэж их хүссэн юм шиг байгаа. Тэгээ намайг цэргийн ерөнхий дээд сургууль гэж байсан. Тэгэхэд улс төрийн анги нэгдээд би тэнд цэргийн одоо нэг ясны айрамт одоо очиж байгаа гэсэн үг. Тэгээ би тэнд жил 6 сар одоо нэг ясны цэргийн албанд хааж байгаад миний сэтгэл зүрх маань ерөөсөө одоо цэрэг биш, айрам биш тий. Гэхдээ би эргээд одоо тэр цаг үеийнхаа дурсамжийг ингээд эргээд орсоход надад маш их гоё сэтгэл төрдөг. Би олон аавын үр хөвгтүүдтэй хот хөдөөгөө одоо бид нар ингээд найзалж үерхэж өнөөдөр зарим нь генерал болцсон байж байгаа жишээтэй. Маш сайхан дулаахан тийм дурсамж үлдсэн байдаг. Тэгээ би тэндээс айрмаас халагдаад эвлийн ажилтан болсон. Тэр үед эвлийн байгууллага гэж байдаг байл. Өөрөө бас нэг тийм юмны сонирхолтой сахилахгүй диггүй тэгсэн хэрнээ ингээд нэг гаш хумаа барьж яваадсан. Миний нас ерөнхийдөө энэ анх хотчих гэж ярьдаг шүү дээ. Хочсон одоо орчин цагийн үе шат гэж шатлал бол энэ Багтааргийн байшингууд 1-р 40,000-ын одоо миний багнаас өнгөрсөн байр бол надтай чицүү байх жишээтэй 55 он. Тэнд одоо энэ Амун хуур гэдэг кино бол яг тэр үеийг гаргасан байдгийг. Яг тэр одоо эрмэн тэр барилгажилт тэр шин хороолол бий болж исэн. Өөрөөр хэлбэл хүн айл халуун хүүтэй устай болсон. Орцтой одоо хаалгатай хаалганыхаа цаана 2-3 өрөө тэгээд халуун хүүтэй устай бие засдаг. Усаа татчихдаг одоо тийм соёл бий болж. Соёлтой соёл. Тэгэхээр би нэг Улаанбаатарын тухай нэвтрүүлэг болохоор би өөрөө нөгөө тэрний одоо зурваст төрж өссөний хувьд бол мэдэрч ирсэн юмнууд бол ярьж штэ. Тантай ингэ ярилцсан чинь шууд хотын төв ингээд яригдчих эхэлж штэ. Та урлагийн салбар руу ер нь хэдэн наснаас эхлээд орчих вэ? Орос сургууль сурч байхад Галсанбат гэдэг одоо Монголын алдартай гитарчин битээр нэг ангид байсан. Галсанбат маань аав нь Солонгост тийм дипломат хүн байсан. Арчилсан Солонгост элчин сайдын яамд ажилладаг байсан.
Галсан бат тэнд амьдарч ирсэн жоох хүүхэд. Тэгээд тэнд нөгөө нэг тухайн одоо цаг үеийн онцлогоос болоод 5 дугаар ангиас дээш сурах сургууль байдгүй. Тийм учраас Монголд ирээд Орос сургууль оруулсан. Тэнд нөгөө Орос сургууль сурсан. Тэгэл Галсан бат дээр тэгэхэд найзаж ирсэн. Нэг байд миний нэг авга ах надад 11 наснд нэг модон банзан гитар гэж ярьдгийг. Банзан гитар бэлгэж ирсэн гялгаруудтай. Гурвалжин толинууд байдсан тэр үед айлуудад юм трилляж гэж ярьдаг ш. Тэгээ тийм толины ард талд ийдсэн. Би ерөөсө гитар орлож чадаагүй. Тэгээ Галсан бат ихэд бүр ингээд гитар сурцсан. Одоо инх бацар ах Баатар сүх ахын чинь биднэрд ингээд нөлөөллөө шүү дээ бидний дээдлээ. Тэгэхээр Галсан батын дээдлэлт нь Галсан жамцын дээдлэлт Галсан баяр гэж ах байсан. Галсан баяр ах бол гитар зааж гисэн. Тэгээд Галсан баяр ахаас бид нэр их юм сурдгийг. Тэгээ Галсан бат маань ерөөсөө гитар яагаад би тэр чинь би манай гэрт орж ирэл би над гитар чинь чам төгөлж игээд одоо миний нэг ясны багш Галсан бат байхгүй. Тэгээ гялгарууднаас нь гитарыг маань гаргаж ирээд хөглөөд тэгээ яргуун дэлбэ гэж одоо тоолдог байсан бид нар. Тэгээ нэг Орос сургууль байсан болохоор очи чорны очи гүчиг нэг романс байдаг гэсэн. Тэрнийг ингээд тоглоод ингэж тоглолтыг ингээд надад зааж байгаа. Галсан бат чинь надаас нэг хоёр ах л да. Тэгээд Орос сургууль сурж исэн чинь Галсан бат намайг уруу татдаг байхгүй. Уруу татна гэж хоёулаа энэ юун дээр очие. Цахилгаан гитар байгаа гэж энэ тоглож үзье гэд. Манай инх хосор ах тэнд байгаа. Хоёулаа очие гэд. Тэгээ очиад ингээд битэр үндсэнд хичээлээ тасалдаг. Аав гэж юусэн мэдэхгүйсэн. Би яг сар тассан. Сар таслаад би баригдсан. Тэгээд аавд чихтүүлээд буцаад би Орос сургуультай би очиод буцаад хүчээр орсоо. Галсан баттайг бол ерөөсөө ингээд ээж нь одоо сүүлд нь ярьдаг байхгүй. Инх бацар ах дээр очиод за инх бацар энэ хүүхдийг би дийлдэггүй. Энэ хүүхд одоо сургууль сурахгүй гэж байна. Гитарчин болно гэж байна. Тэгээ Галсан бат ардын дуугийн чуулгын одоо анхны тийм цахилгаан хөгжмийн гитарчин болоод би чихтүүлж буцаад сургуульд ороод тэгээд аав маань тэгэхэд нэг айхтар үг хэлдэг байхгүй. Тэр үед нөгөө нэг журналист гэдэг нэг юм кино гардаг байсан. Миний хүн журналист гэдэг киног харж санаж байна уу те. Миний хүн ингээ журналист болоод сэтгүүлч гэсэн үг шүү дээ. Сэтгүүлч болоод гитар тоглож болно шүү дээ хажуугаар нэгээд. Тэгээ одоо намайг нэг ясны сэтгүүлчийн мэрэгжил рүү залж оруулаад би сургуулаа төгсөөд тэр юугаа хүрсэн л дээ. Тэгээ би чинь миний үндсэн мэрэгжил бол орсоор бичдэг сэтгүүлч шүү дээ би. Тэгээд Новости Монголи гэж Монголын мэдээ гэж одоо орчуулаад 42 оноос гарсан юм өдгөө хүртэл гарч байгаа сонирн байгаа орос хэлээр гардаг. Тэнд би хэвлэх үйлдвэрийн хянагчаас ахуулаад ерөнхий эрхлэгчийн хүртэл одоо 20 хэдэн жил болсон. Би сонины эрхлэгч хийжсэн хүн шүү дээ. Тэгээд тэрнийхээ хажуугаар би гитараа ерөөсөө орхиогүй. Тэгээд инээмсэглэлийн одоо энэ ган хоёг ган бол гээд манай Орос сургуулийн миний багын найз нар энэ жил 2019 онд бид гурав найзлсны 50 жилийн одоо тохиож байна. 50 жилийн өмнө бид гурав нийлж одоо инээмсэглэл хамтлагийн суурийг тэр Орос сургууль тавьж исэн ийм хүүхдээ. Бид нар чинь 10 жилээ төгсөөд ийш тийшээ сургууль соёл тарж ботраад тэгээ буцаж цуглаад тэгээд нийлэхдээ Москвад байхдаа ган хоёрыг инээмсэглэл Улыбка гэж нэр өгсөн байдаг байхгүй. Тэгээд инээмсэглэл хамтлаг одоо тэр нөгөө нэг бидний суур тавьсан одоо үндсэн бүрэлдэхүүн дээр нэмэгдээд ингээд анкурш одоо манай бөмбөрийн манай анхны хамтлагийн ахлагч Дөрвөлжингийн Баатар гэл мачгийн их сайхан гэл бид нар дандаа нэг сургуулийнхан бид нар бүгдөө нийлээд тэр хамтлаг ингээд тэгээд өдгөө одоо инээмсэглэл хамтлаг гэд байж очив. Тэгээд би урлагаараа явсан. Би 14 наснда анхныхаа аяыг зохиож үтсэн. Анхныхаа аяыг зохиогоо Галсан баттаа л үзүүлж явж. Тэгээ Галсан бат одоо энэ сэтгэлийн жигүүрийг зохиосон Зундар гэж нэг тийм бэлэг танхаа одоо миний багын найз одоо түрүүн сахилга гутах гэж нэг үг гарч штэ. Би одоо 40 мянгатын бүхэл хүүхдүүдийн нэгэн адил 40 мянгатын шороонд тоглож өссөн. Тэр үе чинь нөгөө нэг юм зөвлөг ногоо дөнгөж одоо хотчил эхлээд зөвлөг ногоо бий болоод тэр үе чинь ингээд дандаа чулуу хайрга байлаа шүү дээ. Тэгээ бид нар ч одоо ингээд байраар чулуугаар байлна.
өөр нөгөө гарт олдох юм чулуул байгаа юм чинь. Тэр нөхцөл би яг л бусдын адил жишээлбэл орцсны соёл гэдгийг би анхал тэнд л мэдэрсэн. Өнөр гэрүүл бол бас хэцүү шүү дээ. Чинь ингээд найз нараа цуглаад гитар тоглоё. Али та нар хүүхдүүдэд гарцгаал гэж шүү. Тэгэл гараал бид нар чи гадаа гарах гэхээр өвөл хүүтэн болчихно. Гадаа гитар тоглож болохгүй шүү. Тэгэхээр орцсон дотроо л тоглоно. Орцсон дотор нөгөө нэг би одоо бол мэдээллийн тийм соёлын төвд байжээ гэж үздэг. Яг л энэ бүх мэдээлэлээ солилцдог бид нар. Марк одоо тэр чинь бас их соёлтой байлаа шүү дээ. Марк цуглуулдаг, тэмдэг цуглуулдаг, зоос цуглуулдаг. Янзын гоё юм их мундаг байжээ тэр соёл. Өнөөдөр энэ зарим улсууд ингээд үгүйсгэл хийдэг. Би бол тэрнийг ерөөсөө үгүйсгдэг. Тэр бол бид нар тухайн цагтаа аз жаргалтай байсан тийм ээ. Тэгэл нөгөө нэг мэдээлэл солилцсон. Бог тэнд нөгөө нэг одоо тэр чинь нөгөө хөгжмийн түүх гэхлээр жишээл Битлз гарч ирсэн. Би яагаад өнөөдөр Битлзийг би шүтгэс хад би судалдаг өнөөдөр тийм. Яагаад бол бидний анхны тархин суусан тийм том мэдээлэл хөгжмийн тийм том мэдээллүүд нь Битлзээс явж байгаа шүү дээ. Elvis Presley одоо хийвч байдгийг. Орцсон дотор хуваалцахгүй бол сургууль дээр хуваалцах гэж байхгүй шүү дээ. Сургууль чинь нөгөө тодорхой шалтгаанаар тийм юм ярьж болохгүй. Одоо хориотой гэж хэлсэн шүү дээ. Өнөөдөр хатуу яриул хаалттай байсан тийм манай тэр нэг. Тэгэхээр бид нар хаана яг тэр дундлын орон зайд л бид нар одоо хүн болж ирсэн тийм. Тэгээд тэр байранд тоглоно гэдэг чинь бас нэг асны жудаг бий болж ирсэн. Эр хүн болсон зодон цохон гарч ирсэн. Тэгэхдээ зодон цохон ямар байсан гэхээр зүгээр хүний ингээд нармагийн нээвэл тэгэл ялагдлаа гэж үздэг байсан. Бус нь тойроо зогсож идэг. Би одоо миний найз Дундар одоо хичнээн олон зодоо хийсэн миний нүдэн дээр тийм. Жүүдигийн өнөөдөр сэтгэлийн жигүүр бол ардын дуу болцсон л байж штэ. Тэгтээ манай хөгжмөө дуугач цахан зодооно шин тий. Тэгтээ би Дундрыг жишээлбэл нэг удаа тонгорохтой явж ирснийг би үзээгүй. Дандаа гоё гараараа зодтдаг, гараараа хүнийг бокс мундаг тоглодог байсан, голцоо зодчдаг тий. Ийм улсуудыг Латван гэдэг байсан бол өнөөдрийн кинон дэр гараад байгаа тэр нэг сүх мөх бариад жад мад болоод тийм юм ерөөсөй байгаагүй шүү дээ. Энд чинь түүхэн юунаас ихс хөрх юм уу зундар маань нэг удаа сүхтүүлсэн. Тэрнээс л яваад байгаа. Тэр нэг яриа домог болоод өнөөдөр ингээл тэгэл эдгээр ерөөсөй сүхээр л зодтолдог байсан юм биш тэгэл ингээл. Тэгэхэд яасан гэхлээр нөгөө нэг одоо мунда дашаа энтрийн пүрвэ энтрийн бүлэг зундар Алсан Бацаан ихтер энтрийн бүлэг хоорондоо зодтол одоо Дөшмөхтойхны хоорондоо зодтол тэгэл зундар нь нөгөө дийлдгээрээ дийлж яваад хойноос нь хөөж яваад зүхтаагаад хин нэг ихтер гэдэг одоо талиас хэлгээ гэрте ороо нөгөө жижигхэн тэр үчиг нэг юм жижигхэн төлөө хагалж бас 100 галдаг байсан шүү дээ. Жижигхэн ийм сүх гаргаад өгцсөн нөгөө зүхтаахтай сүхээ шидсэн зундрын тархийг онсон. Зундар тэгээд маш том гэмтэл аваад операц хийлгээд ихтэй босоод ирсэн. Би чангаас. Тэгэхээр тэрнээс нэг энэ нэг өнөөдрийн нэг хийгээд байгаа нэг цус урсгасан кинонууд байна шүү дээ. Энэ бол дэндүү чанга хийгээд байгаа байхгүй. Би тэгээ заримдаа ингээд шүүмжилдэг. Тэр үед одоо тэр үеийг та нар хийх гэдэг одоо жишээлбэл надаас энэ төр зөвлөгөө аваа. Тэгээ байнга одоо зөвлөгөө авч байгаа. Юу өмсдөг байсан, ямар хэл яриагаар ярьдаг байсан. Би тэрнийг юуг хэлэх гээд тэр нэг байрны ахгүй тэр соёл шүү дээ. Тэр чинь хүний өнөөдөр их жудагтай болгосон ийм түүх байдаг шүү. Өнөөдөр яагаад энэ хэдийгээр 40 мянгатайхан муусан 40 мянгатайхан гэж ярьдаг боловч 40 мянга дотор болно шүү дээ. Сайн ч юм хамгийн сайн юм их байсан, хамгийн муу ч юм байсан. Ерөөсө хаач тийм л байдаг шүү дээ. Эцэс надтай нэг хүн хүртэл мэтгэлзээд энэ хөгжмийн тухай одоо дээр үед ярьж ирсэн шүү дээ. Та ингээд энэ орчин цагийн хөгжим орцсноос гарсан гэж яриад их доошоо ороод байна гэж. Би тэгэхээр үгээ доошоо орохгүй биш. Өөрөө зүгээр орцсонд гитар тоглож үзээгүй учраас ийм юм яриад байна гэх тээ. Тэгэхээр энэ чинь өөр асуудал байгаа. Өөрөөр хэлбэл тэр соёл бол тэнд бий болж исэн үү, болж исэн. Тэр орцоор дамжсан үе түн монголчууд бидний нэг хэсэг л байгаа шүү дээ, тийм ээ. Хотын монголчууд гэж тийм. Одоо нэг шиг нэр ингээд телевиз те ингээд яг ийм их чөлөөтэй байсан бол магадгүй нэг сэтгүүч нь би ч юм уу те эсвэл та тэрийг айл хэдийн анзаарсан яг эндээс нэг гоё нэвтрүүлэг бэлтээгээд маш гоё нэвтрүүлгүүд маш гоё архив түүхүүд бас бий болсон байх байсан ч юм шиг. Түрүүн бэлтгэр ярианыхаа ихэнд хит хитэн ийм моментууд байна. Жишээлбэл одоо нэн шин түүх. Тэгээд би түрүүн хэллээ шүү. Бид нар тухайн цагтаа өөр ингэсэн аз жаргалтай байсан гэдэг сэдвэр орж ирдэ. 3 дугаарт хориотой жимс амттай гэж үг байдаг. Хориотой байх тусам улам амттай. Одоо жишээлбэл шинжлэлийн 31-ийг ингээд
бүтэн жил хүлээн наадам хүлээдэгтэй адилхан. Тэгэл яагаад гэвэл тэр үед нөгөө нэг гадаадын олон улсын эстрадын одоо тийм хөтөлбөр Оросууд гаргадаг байсан. Манад хоёрхан сувгтай орбит Монгол үндэсний телевиз. Тэг чин тэнд чин бас тэр болгон одоо айхтар тийм цаад одоо барууны өнөөдрийн том юмнууд бол гарахгүй шүү дээ. Ерөнхийдөө тийм металл одоо тийм Оросын талын тийм дэвшилт гэж маягийн одоо нэг жишээ хэлэхэд Динери тэгэл дуучин байлаа. Энэ бол Америкийн маш мундаг дуучин. Дуулахын хувьд бол аюул чанартай дуучин. Гэхдээ коммунист намын талын хүн байсан учраас манад их нээлттэй байсан. А өнөөдөр би эргээд нэг хөгжим судлаа сонирхоод байхад Динери шиг гоё хоолойтой тийм дуучин ховор байсан бас тийм ээ. Динерид Монгол ирж исэн санаас. Динеридийн жорлон гэж хүртэл байдаг шүү дээ. Одоо энэ байсан энэ телевизийн хашаан дотор тэр үуч нөгөө нэг бодсон жорлон байгаагүй Динеридэд зориулж нөгөө нэг юм Монгол маягийн жорлон барьж исэн юм төв байдаг байхгүй. Тэгэхээр жишээл тэр Динеридийн дууг Динерид болохоор одоо Боб Диланы дууг дуулдаг байх жишээтэй. Хожим хойно бид нэр инээмсэглэг хамтлаг байгуулагдаад Боб Диланы Blowing in the Wind гэдэг дууг дуулахын тулд бид нар чинь зал хэргэлдэг байлаа шүү дээ. Тэгээд тэр Динерид Blowing in the Wind-ыг дуулсан учраас бид нар тэр дуугийг одоо дуулахлаар нөгөө нэг үзэл суртын дайч чинь хашилтанд би ярьж шүү дээ. Юу ч хэлж чаддгүй. Яг бол Динеридийн дууг дуулж шүү дээ. А цаанаа бол Динеридийн цаанд Боб Дилан байж байгаа жишээ дээ. The answer, my friend, is blowing in the wind. The answer is blowing in the wind. Ингээд тантай ярихаар яалтчгүй одоо ингээ хотын соёл за тэгэл орцны тий ингээл тийм гой сэдвүүд ерөнхийдөө гарч ирдэг. Таны ярианд одоо жишээлх юм бол соёл эрдэнэ нэмсгэл гэдэг үг байнгын одоо сашгүй холбоотой. Тэгээд та найзуудаа ерөөсөө ингээд ярьслаг болгондоо байнга дурддаг. Тэгээд хүнийг бас найз нөхдөр нь үнэлдэг. Тэгэхээр бүх ингээд ярьслаг одоо ч гэсэн ярьж байгаа чи харахаар ингээд хүний амьдралд найз нөхөд юм сашгүй холбоотой юм шиг. Тэр түрүү нөгөө нэг байр гэж ярьлаа шүү. Байр гэдэг чинь бас нэг чухал хүчин зүйл нь юу гэхээр их найз нөхөдтэй болгодог тийм ээ. Тэр бол их том соёл. Одоо би энэ 11 сарын 9-10-нд тоглолтоо их чинь уран бүтээлээ би тэнд цоошин дуу зохиосон амьдрал найз дээр тогтдог гэж. Би одоо өөрөө чи яг ярьсныг тэр бол маш чухал миний амьдрал жишээ. Өөрөө чи яг зөв ярьж байна. Та дандаа найз нар би найз нар өнөөдөр хүн гэдэг одоо ертөнц гэж яриа л да. Хүний чинь амьд байлгадаг нэг юм найз нар нь байд юм ба штэ. Ах トゥ хамаатан садан ойрлохтой тэр бол ойлгомжтой. Өнөөдөр найз одоо найзыгаа дурсчиж тэр найзын амьдрал нь үргэлжлэж идэг юм байт юм уу гэж би ойлгодог тийм. Бид танилцаж найз болсон олон жилийн тэртээ сурагч байлаа бид гитар тоглож сурсан амьдрал хайр дээр тогтдог гэж үнэ амьдрал найз дээр тогтдог гэж бас үнэ 70 онд соёл эрдэнэ одоо улсын төрийн бодлогоор ийм Beatles маягийн хамтлаг Монголд байгуулагдсан. Өөрөөр хэлбэл 3 гитар, бөмбөртэй, за тэгээд клавиш гэж юм. Лодо Дамбоо гэж их том саруул ухаантай том зохиолч байсан байгаа. Лодо Дамбоо энэ улс төрийн товчоо энэ хамгийн дээдлийн Сэдэнбал доргын хэмжээнд ярьсан юм түүх байдгийг. Энэ Англид өнөөдөр ийм хөөрхөн 4 залуу одоо цохнууд гэж ярьдаг ийм 4 залуу маш их шуугиан тарьж байна дарга тийм ээ одоо энэ дэлхийд даяар боо юм болж байна. Энэ тухай гэрчилсэн Майдер гэдэг хүн надад ярьж ирсэн байхгүй зөв. Тэгэхээр ийм одоо бас залуучуудын тарих ухааныг эзэмж байгаа ийм бас биднээс бодолц хэрэгтэй байхаа гэд. Тэгээ ерөнхийдөө тэндээс урссан мөрөн байхгүй энэ. А тэрний өмнө Монголын эстрад хөгжмийн үндэс суурин 40-од онд тавигдсан байсан уу? Байсан. Одоо энэ гончиг сомлоогоо цүлтэмгөө
хин намхаа сарангой энэ тоглож цогцолмоогоо саксофон тоглож исэн юм сонир түүх байдаг байхгүй. Эндээс бид нар бүх юм эхэлсэн. Яг өнөөдөр бид нар одоо миний зүүдэлж яваагүй юмыг өнөөдөр хүү хамтлаг хийж штэ. Billboard-ын чартыг төрүүлнэ гэдэг чи одоо энэ дэлхийд өнөөдөр энэ бол спортын юугаар зүүрлээд тавьбал дэлхийн аварга болчихлоо манай хүү хамтлаг тий. За энэ бол тэр дөрвөн залуу арт талдан тоглодог дөрвөн Даскагийн маань одоо асар том гавья. Зүгээр зөвхөн рок поп гэх гэлтгүй Монголын нэр хүндийг өнөөдөр ямар төвшөнд гаргаж ирж байна тий. Одоо Грэмиг аавна би баталгаатай та нар сүүлд нь энэ далгаах ингэжсэн шүү гэдэг тий. Грэмми авлаа энэ олимпийн аварга болох юм байна. За яа. Тэгэхээр өнөөдөр би зүгээр энэ бахархалтай одоо ийм жишээгээр өнөөдөр рок поп урлаг ямар хэмжээнд байгаа юм бэ гэдгийг тайлбарлажмаар байна тий. Та одоо яг орийн сандаа хэр олон аядан зохио? Би нэг 200 дуу зохиосон байдیں۔ Хүн ингээд аливаа юм дээр нэг юм бүтээгээ зохиочлоо гэхэлэр хүний аз жаргал юу гэхэлэр тэрнийг одоо ичээ хорлоо сонсоолоод ичээ хорлоо таалагдж гэнэ үгүй юу гэдгээс би одоо кайф авдаг байхгүй. За хэрвээ алга ташвал ямар гоё миний дууг ингээд зөвшөөрж шүү дээ. Сэхүүн салхих гээл дууг саран туяа өнөөдөр хүртэл дуулж байна. Энэтхий хүн гээл дуулж байна. За миний одоо Учрлын блюз гээл одоо би энэ концертыг тэгж нэрлэлээ. Өнөөдөр ингээд зарим караоке энтер сууж ахлаа миний дууг дуулаад байж идэг. Одоо юм шилний араас харчаал баярлал байж идэг. Би Монголд бас продюсерыг хийх гэж анхны одоо оролдлогоо хийжсэн хүн. Би уруулын бодог хамтлаг гэж байгуулж одоо төсөл хэрэгжүүлсэн. Тэгээ би нөгөө нэг тэгч нөгөө нэг 90 онд ингээд зах зээл рүү энэ урлагч ингээ хаягдлаа штэ. Одоо өөрөөсөө яаж шихэж гарч ирнэ амьдрал та нарын асуудал гэдэг. Тэгэхээр бид нар ямар асуудлын өмнө тулгарсан гэхээр өнөөдөр хин нэгэн одоо шоу бизнесийн дуу захиалдаг эзэнтдэг тийм юу ирэх нь одоо байх хэрэгтэй гэдэг. Би анхны туршилтуудыг хийсэн. Тэгээ би уруулын бодгийг яг бүх одоо санхүүжилтийн тэрийг би өөрөө төрөвчнөөсөө гаргаад бүх дууг нь би өөрөө зохиож одоо тэгээд би хүрээ хөөхнүүд гэж дуу хийгээд зуны дурлал гэж дуу хийгээд тэгээд босгож иржсэн. Таны тоглолтын дээр нэр оруулах юм уу? Цуглж дуулах гэж байгаа шүү дээ. Наач өстэй үнэхээр гоё сюрприз байна. Зарим нь гадаадд байна, Францад байна, дэгийн Солонгос байна, ирэх одоо ирж надад тийм сюрприз барих юм гэсэн шүү дээ. Ер нь урлагийн гэр бүл байх хэр байдаг юм бэ? Чанаа чи гэр бүлээрээ нэг тийм энэ бол бас аав ээжийн соёл юм байна. Манай аав их тийм цэвэрхэн цэмцгэр хүн байсан. Одоо зүгээр хамгийн гинэн жишээ гэхэл аав маань өглөө болгон миний нүдэн дээр гутлаа тосолж арчдаг байсан байхгүй. Тэгэл одоо анх тэр кодыг суулгасан. Би ингээд аяндаа ингээд юу яаж эхэлж байгаа байхгүй. Одоо миний хүүхдүүд бүгд тийм. Дараа нь би хань ижилтэй бол миний хатам аа өөрөө ингээл өмдөө эндүүд доктор Сэрвалж гэж бас гоё тийм цэмцгэр цэвэрхэн хүн байсан. Ээж маань их тийм цэвэрхэн одоо байсан. Энэ бүхэн ингээд хүмүүжлэлд нөлөөлдөг байна л да. Одоо энэ суур хүмүүжил гэж би их ярих дуртай байгаа сүүлийн. Монголын соёл гэдэг бол суур хүмүүжлээс явж явах хэвээр. Одоо ялангуяа охид бүсгүүчүүд айгүй чухал. Өнөөдөр хүн хорвоод мэдсэн төрснөөс ухаан орхлоор хамгийн түрүүнд тарчж байгаа хүн ээж нь шүү дээ. Ээж хамгийн зөв анхных нь одоо үр шимийг суулгаж өгөх ёстой гэж би ойлгож байгаа. Ер нь Монголын уламжлал тийм байт юм байлээ. Одоо манай үзэгчид бас яг танаас асуугаарэ гэж яг бодож байгаа. Ялангуяа бид нар их тийм хөдөө орон нутгаар явдаг ийм төслийн багийн одоо хүмүүс байгаа. Тэгэхээр манай дарга хүртэл өөрөө ярьжсэн л да. За тэр долгион одоо их хотынхан
гэж их тэгж ярьдаг хүн байгаа юм. Ер нь энэ хөдөөнийхэн хотынхан оркууд гэж яриад идэг. Энэ ер нь ямар Оркууд гэж би яриаггүй шүү. Та энэ дээр бас биднэрт тайлбар өгөөч. За энэ бол надтай одоо таарсан сэтгүүлч болгоны хамгийн их ярьдаг асуудал. Учир нь юу гэвэл миний анх хотын соёл, хотын хөгжим гэдэг одоо томьёоллуудыг ил дуурсан хүн учраас их анх их гал одоо өөр дээрээ татсан гэхүү дээ. Яагаад гэвэл өнөөдөр тэр миний тэр хотын соёл гэж хэлэхдээ тухайн хүн өөрийнхөө бодсон жагаагаар хот хөдөө гэж ялгалаа гэж юм буруу өрөөсгөл одоо ойлголттой байдаг байж шүү дээ. Жишээлбэл би бол хэзээ ч тэгж хотынхан хөдөөнийхэн гэж тэгж зааглаж яриаггүй байхгүй. Би өнөөдөр хөдөө маш гоё уламжилгүй. Нүүдэлчдийн, малчтын, мал аж ахуй би тэр байтхаа өнөөдөр юунд одоо улааран дандаа булан өнцөг болгон дээр хашгирж явдаг гэхээр өнөөдөр мал аж ахуйг аялал жуулчлалын айгүй том объект болох хэвээр. Өнөөдөр зүгээр малаа хариулж байгаа малчныг байна шүү дээ. Жуулчинд авцраад доллар авч явах хэрэгтэй байхгүй юу? Хотын соёлыг хөдөө бас одоо түгээснээр бид нэр хөдөөгөө гоё болгоно гэсэн үг тий. Тэгээ хоёрдугаар тэр антагонист одоо ангийн үзлээс хандаад байгаа надад хандаад байгаа хүмүүсд би ганцхан л юм асуудаг юм. Өөрөө хүүхдтэй юу? Хүүхдтэй, хэдэн хүүхдтэй? 2 хүүхдтэй, 3 хүүхдтэй. Тэгээ тэр хүүхдүүдээ зулцгнуудаа ямар байдалд амьдруулъя гэж бодд юм бэ? Ийм байдал байх юм. Өнөөдөр энэ замбраагүй, энэ одоо хэрүүл, уруул, энэ төгсрөл, энэ утаа. Тэгэхээр соёлтой байх хэрэгтэй шүү. Өнөөдөр бид нар чинь нэгэнд энэ дотор хотод ороод ирсэн хотын гортгийг даваад ороод ирсэн учраас тэр дөрмөр нь амьдрал та. Тэ дөрмөр нь амьдрал бидний үр сад хойч үеийнхэн байна. Бас тэр гоё амьдралаар амьдрахыг чи зулцгаа тэгж амьдруулахыг л хүснэ үстэй. Тэрнийг л би яриад хөөцөлтөд байдгийг. Хөгжим бол төрлөөр ангилалтай бас тий. Одоо жишээ нь нийтийн дуу гэж тусдаа одоо байшингаар бол ингээд орчнууд байхгүй тий. Тэгэхээр нийтийн дуу, рок, поп дуу, этник дуу одоо юу гэдэг ингээд нэр томьёо байх ёстой шүү дээ. Хөгжмийн судалгаанд ч тийм л байдаг. Тийм учраас би бол ингэж боддгийг. Өнөөдөр нуугаад явах вэ? Өнөөдөр одоо түүхэн гоё ахуй нөхцөл байдлаас болоод монголчууд хөдөө амьдарж байгаа улсууд хамгийн ардчилсан, хамгийн аз жаргалтай амьдралтай улсууд байхгүй. Бид нар өнөөдөр хот руу орж иж тэр нэгэнт тэр чөлөөтэй төрүүчийн миний амьдарж исэн хязгааргүй тал нутагт жаргаж исэн улсууд чинь энэ хотод ороод тавьчигдна үстэй. Тэгээ эдгээр чинь нөгөө нэг хөдөө нөгөө монголчууд чинь хизээ ч нөгөө ингэ цуурж явдаг, араараасаа явдаг. Андаа ингэ зэрэгчиж ингэ бардамналтай одоо морио унж явдаг ш. Тийм улсууд чинь хотын гудамжинд ороос нөгөө прүсө унаад юу гэж хүний ардлаас явах юм бэ? Юу гэж хүний урдуураа оруулах юм бэ? Чинь тэгээд юу заншигдсан одоо Монголын ард түмэн чинь тэр мундаг том нүүдэлчдийн тэр том тал хязгаар нутагт олуулаа ингээд шахацалддаггүй яасан улсууд чинь хотод орж ирээд хэцүү дээ шүү дээ. Тэгэхээр тэр дөрмийг бид нэр зааж өгөх ёстой байхгүй юу? Би одоо тийм учраас би баруун тарих соёлын давталгаан гэж нэвтрүүлэг гэж би зүгээр заах гал хичээгээд байгаа. За одоо жишээл лифтэнд байна шүү дээ. Лифт хөдөө лифт гэж байхгүй шүү дээ. Тийм үстэй. Сэлийсэн тал нутгийн сайхан юм чи лифтнээс хүн гарч ирэхэд битээ урдаас нь байр л да. Хамгийн наацхан тий. Эсвэл одоо цахилгаан шатаар юу талаа барьж зүүн талаа барьж одоо хүнийг хажуу талаараа гаргадаг юм соёл өчүүхэн соёл шүү дээ. Энийг л сураасаа билээ гэж хэлэхээр л хөдөөнийхэнд их дургу хөдөөнийхнийг яадаг маадаг гэсэн юм сонин яриа одоо надаас бас үе надад сонсогддгийг хөдөө гэдэг бол миний аавын талын би ярианыхаа ихэнд ярьсан. Миний хамаатан ах トゥ хамаасан өнөөдөр байна мөрөндтэй. Миний яриад байгаа юм уучлаарай. Хот гэж нэг юм хот гэж бас нэг өөрийн дүрэн байна. Хот гэж өөрийн амьдардаг ахуй байна. Олуулаа байна. Шахацлж байна. Хажуудлынхаа хүнийг хайрлаа, өндлөө. Ерөөсөө л энэ шүү дээ. Тэгээ би эренчингоо ярьж исэн юу ярих айгүй дуртай байдгийг. Одоо Франц хүн ингээд та нар ингээд ерөөсөө ногоо их баг идэх юм аа. Одоо холж идэхгүй маа хоолндоо зөвхөн махгүй эренчингоо хэлсэн байдаг шүү дээ. Бид нар яг хуу ингээд 500 төрлийн гоё юм одоо их тижээлэг сайтай өр өвс идж байгаа малын махыг идж байгаа учраас бид нар тавган дээрнийх олон ногоо юу тавиад авах шаардлага байхгүй. Тэр юу гэж байна? Айгу мундаг юм хэлж байгаа зү. Хөдөө яваад хар яалтчгүй ингээд ийм сэтгэл тэнгэр болоод ахуйгаа харахаар хүн өөрөө ирэхгүй л нэг тийм байгальтайгаа. Саннаас би өштэй 14 настай аяз охтой автогаа хамт
Тарет руу аав надад нутгаа үзүүлэх гэж авч явсан. Нөгөө нэг Москвагаас ирсэн хөгийн амтны чинь одоо авч явлаа шүү дээ. Тэгээ би анх уулан дээр гарч байгаад миний ая төрсөн. Хүн их сайн. Хүний тий айгуу сайн тэр мөрөнгийн одоо тэр тариатын мөрөн нутаг бол айгуу дагшин өстой мундаг юу. Тэгээд би шууд миний юунаас ая гарсан шүү дээ. Байгаль тийм хүчтэй. Тэгээ би нэг хэмжээд байхгүй тал нутаг 5 шуумал 5-аар аж төрөх бидний цөөхөн монголчууд гээд яг нэвтрүүлгээ хийж ийсэн. Тал нутаг таван хөшөөмал таваараа аж төрөх бидний цөөхөн монголчууд Төв Азийн цээжинд оршдог. Бид гэхдээ 3 саяулаа. Дэлхийд данстай бидний хувьд өөх төв үндэсний гих өв соёл үнэлэгдэж хайрлагдах бахархлууд эндүү болон. Тэгвэл өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн өнөөгийн Монголын түүхийг үр хойчдоо хэн үлдээх вэ? Ингээд танаа одоо үр хүүхдүүд нь аавын тайхан урлагийн имийг авах хүүхдүүд байна уу? Миний том хүү Тэнүүн Швед улсад амьдардаг. Одоо монголчуудын бидний монголчуудын нэг л хэсэг шүү дээ бас тэнд. Тэгээ миний ач нар одоо шведээр ярина. Би монголоор ярина. Бид нар бие бинийгээ ойлголцоод тэр жоохон би сэтгэл гонсгор байдаг. Тэгвэл би хүүдээ бэрдээ хэлдэг. Дандаа монголоор. Тэгээ би учрыг ойлгодгүй одоо хүүхдүүдтэйгээ монголоор яриад байдیں۔ Нөгөөдөл шведээр яриад байдیں۔ Тэгээ бие биендээ гэр бүл нь ингээд оршин тогтноод байдаг нэг юм сонин одоо үзэгдэл байдаг жишээтэй. Миний удаах охин Тэнгисмаа гэдэг одоо надтай зэрэгэлдээ амьдарч байна. Ая зохиогч Тэнгисмаа гэдэг Номын Толстойн гэрэл сүүдэр 16 нас одоо энэ хатан зүрх хөлөрсөн цонх энэ төргээл хамгийн сүүлд одоо хийт болсон нэг дуу ш. Миний охин бол аавынхаа нэг тийм жоохон юу байх шиг байна. Одоо нэг юм цомог гарах гээд бас ажиллаж байгаа. Удаах хүү бол төрийн албан хаагч болсон. Дипломат одоо юу Москвад сууж яваад ирсэн. За тэгээд миний баг хин зохин сүүлд одоо бага ахаасаа 21 насаар дүү хин одоо 19 хүрэх гэж байна. Ийм л дөрөв хүүхэдтэй дээ. Миний гэр бүл би одоо машиныг тээврийн хэрэгсэл гэж үздэг, гар утсыг бол холбооны хэрэгсэл гэж үздэг. Тийм учраас би нэг тийм айхтар 9911 гэсэн дугаар муугаар хөөцөлтөд 9911-тэй дугаар хүнд бэлгэлээд ямар сандаа одоо ингээд 40-50 сая өрж байгааг сонсоод бүр инээд төрөд идэв те. Яахлаар ийм үнэлэмж хаанаас гараад ирсэн. Энэ бол айгүй гонигтай гэж би хувьдаа үздэг. Таны гэр бүлийн хүн? Миний гэр бүлийн хүн бол одоо 45 жил сэлэнгэ Сэрожийн сэлэн гэж ястаа миний одоо намайг ингээд би нуугаад явах вэ? Дөрөв өөрөө нэг сахилга гутах гэдэг үг мөг би 100 татчихдаг л байлаа. Зодон цохионд оролцож явлаа. Тэгэл энэ бүхэнд миний хань намайг ингээд үүрсээр байгаа, чирсээр байгаа өнөөдөр өдий байдалтай байлгаж байгаа. Хань гэж байдаг шүү дээ. Ерөөсөө жинхэнэ хань. Би их бахархаж явдаг. Таны сайн. Оо ийм яриа байдаг явуучлаарай. Тэнэг хүн л эхнэрийгээ магтдаг. Энэ хаана хин гаргасан үгийг мэдэхгүй. Ёстой тэнэг үг. Би бол эхнэрээ магтах ч болно. Яагаад гэдгийг мэдэхгүй. Тийм учраас миний хань ижил бол би бахархдаг. Би одоо магтмаар байна те. Яг хэдэн сарын 11 сарын 9-10-нд корпорат болох юм. Миний нэг хуучин ба шин дуунууд 3 цаг орчим би нэг тийм концерт тоглох гээд байгаа. Тэгээ би нэг бидний монголчуудынхантай хандаж нэг үг хэлмээр байна. Бидний монголчууд хот хөдөө яах вэ? Хэдүүлээ сайхан эв найртай бие биенийг хайрлж хүндэлж одоо мэддгүүдээ зааж тэ нэрлэхэлгүй тэгээ бүгдөө хот хөдөө гэхгүй сайхан соёлтой болъё л гэж одоо хүсмээр байна. Би бол хувьдаа хөдөө гарч амьдрмаар маш их мөрөөдөл байдаг. Яг гэвэл хөдөө гарахлаар би аз жаргалтай байдаг. Хөдөө гарахлаар би төгсрэлд ордгоо. Утаа дарамтлал
харагддаг. Тийм учраас би хөдөө гараачаа гэж уриалмаар. Би залуучуудад хэлдэг. Шинэ хот бариа та нар эндээс яваад нэг найс нар хувилдаад бүгдөө гараач. Тэгээ тэндээ юм гоё колон эхний ээлжинд гоё ийм суурин бий болгоод тэгээ нэг ингээл 10 гэрүүл 20 гэрүүл 40 гэрүүл ингээд гоё хот байгуулад ёстой шинхэн залуучуудын гоё хот. Санаас би сүүлийн үед театр болгохдоо эсрэг их тэмцэж байна. Тэр гоё театрууд тэр хоттой барих хэрэгтэй шин. Амар гоё contemporary одоо орчин үеийн дизайнтай театр матраа өстой. Хэдийг л бол барина. Энэ хуучныг нураач хэрэггүй шин. Энэ хуучин нураа бол бидний монголчуудын түүх алга болно. Яг үнэ. За ингээд нэвтрүүлэгтээ хэлсэн танд маш их баярлалаа. Манай Улаанбаатарын бахархал нэвтрүүлгээд за Монгол Улсын урлагийн авиа зүтгэлтэн ая зохиогч продюсер Долгион ах маань бидний сонирхолтой сайхан ярилцлага өргөнүүлээ. Дараагийн Улаанбаатарын бахархал нэвтрүүлэг хүртэл түр баяртай үзэгчтэй. Улаанбаатар хотын хүн ийм л байх ёстой гэдгийг өөрөөрөө үлгэрлэн яваа ая зохиогчийн маань тоглолт удахгүй болох гэж байна. Нийтгэр тоглолт болох нь дамжиггүй. Бидний цөөхөн монголчууд телевизийн уран бүтээлчид Улаанбаатарын бахархал нэвтрүүлгээрээ Монгол Улсын урлагийн авиа зүтгэлтэн ая зохиогч Долгионыг онцоллоо.